Дээрээс нь надад ялгартай хандж байгаа байхгүй ёстон хороо. Ганмаа гишүүний кейс би ганмаа гишүүн буруутгаагүй. Ганмаа гишүүний тухайд болохоор бид нар мэрэгжлийн ажиллаж болж хахад яагаад надад мэрэгжлийн ажиллахгүй байгаа юм бэ? Яагаад миний өргөдлийг өнөөдөр ажил хэрэгчээр авч хандахгүй байгаа юм бэ гэдэг би гомдолтой. Тэгээ би тэр үгээ хэвлэн гишүүнд болон ихтэй гишүүнд өөрт нь хэлээд би сая ингээд одоо хэвлийн хурал зарлаж байна. Би сая үндэл одоо маш их гомдлоо. Яг л дээрээс нь би ингэсэн байхгүй. Ер нь бол ингэж хүнийг ингэж янз бүрээр оромжиж болохгүй. Хүн хүссэндээ хөгжлийн бэрхшээлтэй болдог амьдрал сонгодгүй маа гэд эмзэг асуудлыг ярьж байхад энийгээ суугаад байгаа байхгүй хажууд. Амар инээж минэснэ. Йоо өстэй амар хэцүү юм наад одоо тэгвэл би ер нь өстөн хороонд ер нь байха болдог ч юм уу гэдэгсээ. За би ер нь шавар тусан шар эзэн. За нөгөө л юмаа сонсч ингэж сууж байгаа байхгүй. Ийм хандлагатай байж хүнд ингэж хандаж болохгүй үстэй. Би энэ дээр бол ингэж асар гомдолтой байгаа учраас их хурлын одоо гишүүдэд ч хэллээ. Дээрээс нь би одоо хэвлэлд өнөөдөр хандж байна. Яг бол одоо би ингэж хүнд адилхан тэгш хандах ёстой гэдэг энэ зарчмыг ярьдаг, ёс зүй ярьдаг хүмүүс өөрсдөө ёс зүйгүй байна. Ёс зүйн хороо ёс зүйгүй ажиллаад байна гэдэг ийм л одоо мэдээлэл хиймээр. Тэгээ энийг бид нийтээр бас шаардах хэрэгтэй. За өнгөрсөн удаад ингээд бид нар ингээд их хурал дээр юу гэх юм эмгтэй гишүүд ингээд юм ярихлаар за энийг юм ойлгох гэдэг юм уу, энийг юм ингээд байгаа юм уу гэдэг нийтийн доромжлол бас их байгаа. За яах вэ? Тэрийг бол болж байна тий. Одоо үг хэлэхдээ хүний сэтгэл санааны асуудлууд байгаад ингээд хэлж болж байна. Гэтэл чуулганы тайван согтуу байсан шүү дээ. Согтуу байхдаа хүнийг доромжилж орж ирсэн. Хажууд нь байсан гишүүд бүр дугаа бай, аяархан бай, бацуураа чи болооч гэж болоосон байхгүй. Тэгэхээр хэрвээ би ёс зүйн хорооны одоо оронд байсан бол яах вэ гэхээр гэрчүүдэд дуудана. За яг ийм болсон юм уу яасан ингэ тий. За саранчлын гишүүн ямар гомдолтой юу гэж хэлсэн гинэ. За Бацуур гишүүний дуудаа. За уулзъя гэд. Нэг ч тийм уулзах зохион байгуулаагүй. Нэг ч ажил хэрэгч юм бол яриа болсонгүй. Тэгээ ийм юм ярьжээч бас өөртөө ёс зүйгүй байж хинээсээ ёс зүй нэхэд байгаа юм бэ? Бацуур гишүүн яг юу доромсон л одоо. Бацуур гишүүн ингэж хэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй ирээдүйн тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал ярьсан чинь маш олон удаа орилсон чуулганы нөгөө талаас. Тэгснээ дараагийн асуудал руугаа орё. Ямар ядаргаатай юм бэ те гэж хэлсэн. Тэгснээ би тэгэхээр буцаагаад Бацуур гишүүнээ би энд ярьж байна гэх тэр микрофонтой нөгөө бичлэг угаасаа байгаа шүү дээ те. Ярьж байна гэсэн чинь дахин дандаа эдэж уу халамж авах тухай ярьдаг хоолны савд гэж хэлсэн байхгүй. Нөгөө л хоолны савын асуудал ярьж ингээд. Тэгээ өөрөөр хэлбэл намайг болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлын халамжийн мөнгөний асуудлаар ярьж хахад тэдгээрийг гутаанд оромжилж үл хайхарсан үг хэллэг гаргасан байхгүй. Би гол нь энэ дээр маш их одоо дургуутж тэр хүмүүсийн өмнөөс бол үнээр дургуурч байна. За ер нь бол чуулганд хүнлэнгөөс байсан гишүүд Бацуур гишүүнийг чимээгүй байгаа ч гэж хэлсэн. 2-3 эрэгтэй гишүүн одоо боль гэж хэлсэн. Тэр нөө эсрэг талаас сууж байгаа би харсан болохоор яриад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хамгийн гол нь бэрхшээлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүн хүссэндээ ийм болдгоо л байхгүй юу? Хүн өөрөө ийм тавилан сонгоод за би өнөөдөр хөлгөө болчих. За би дараагийн 7 хоногт хавдраар өвдөнө. За би 9 сард осолд орё гэж байгаа хүн тийм болохгүй шүү дээ. Бидний хүнд ч юуж тохиолдож болно. Бид нар адилхан татвараа төлөөд ажиллагаа явж байгаа хүмүүс. Гэхдээ тийм боломжгүй арга арцсан хүмүүсийн мөнгөний тухай асуудал ярьж байсан байхгүй юу? Улсын төсвийн халамжийн асуудал ярьжсэн. Тэгээ энэ үеэр ингээд тэгж орилсон. Дээрээс нь хамгийн аимшигтай заяо. Ордны тэр нөгөө чуулганаас гарч ирээс сэтгүүлч та ингээд саранчлан гишүүнийг ингэсэн юм уу гэдгсэн чинь тийм зүйл байхгүй. Ардын нам 2 хуваагчаа төсөө бүтэлж чадахгүй. Анхаарлыг өөр дэвшин сарниулах гэж байна гинэ. Өөрөө хүнд оромжилчод намайг тийм юмд ашиглаж байгаа байхгүй юу? Тийм ястуугүй байж болдго юм уу? Тэгээ энийг ингээд гуйсан мэдээлэл хийж байгаа. Тэгсэн надад зориулаа дуу муу зохиолсон мохоос ингээд бүр улам нэмж доромжилж байгаа байхгүй юу? Хэвлэн гишүүн одоо ямар хэмжээ авах хуулийн одоо тийм зохицуулт байдаг вэ? Тэгээд аваагүй байна. Яг хэвлэн гишүүн ганцаар тэмцээний ёстой хорооны баг байгаа тий. Тэгэхээр ийм байгаа. Улсын хурлын тухай хуулийн 27 дугаар зөвлийн 27-гийн 5-5 гэж заалт байгаа байхгүй. Энэ заалтан дээр ёс зүйн дэд хороо, гишүүний ёс зүй сахилга, хөрөнгө орлого мэдүүлэг, чуулганы хуралдааны дэг сахиул асыг эрхлэн гэдэг ийм заалтал байгаа. За тэгээ энэ заалтын дагуу одоо жишээлбэл энэ Монгол улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрм гэж байгаа. Тэр дүрм дээр 2.1-5 дээр бие авч явах шудраг байдлаар үлгэрэл дуурал үзүүлэх, гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ баримлах ёс зүйн шаардлага биелүүлэх гэж заалт байгаа хгүй. За 3.5-д нь юу байгаа вэ гэхээр чуулганы нэгдсэн байнгын дэд төр хорооны бүх одоо хурлааны дэгийг зөрчиж, хурлааны хэмжээ үйл ажиллагааг алдагдуулах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төр алдар хүндийг гутаах, доромжлохыг хориглоно гэж заасан байгаа. Тэгээ энийг л тэр хүн бол зөрчиж байгаа. Хамгийн гол нь бид нар жишээлбэл үгийн алдаа гаргаад асуудал гарлаа гэхэд бид нар за уучлаарай алдаа гаргасан байна. Энийг залруулъя энэ төр гэж явдаг ийм ёс зүйтэй бол
Газар хөшөмөр юу ч болов юм шиг би тэгж хэлээгүй тийм өстө байхгүй гэж ярьж байгааг нь одоо би энэ хоёр цэхрээрээ бараг хараад ингээд бүр гайхаж байгаа байхгүй. Дээрэс нь зөндөө олон хөшлөмшлөнс ордны гадаа тэр өдөр хүүтэнд жагсаж зогссон. Тэр мэдээгээр ингээд бүгдээр байгаа. Тэгээ тэрний араас ерөөсөн анхаарч ингэж байгаа юм алга. За тэгэхээр энэ асуудлаар би шаардлага одоо дахиж хөрвүүлэх чинь ёстон хороонд. Ёстон хороо өөрөө ёстонгүй байсныхын төлөө би шаардлага хөрвүүлж байгаа. Ёстон асуудал хүний одоо хувийн асуудал, хүний эмзэг асуудал гэдэг чинь мэрэгжлийн үйлчлэг байхгүй, мэрэгжлийн байх хэрэгтэй байхгүй. Хувийн орон зайг бүрдүүлж ярилцах хэрэгтэй, хүний асуудлыг сонсох хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл нэг юм цай уух зуураа тий. За нөгөө юм ярьчихдаг чи нөгөө яасан гинэ гэдэг нөгөө буруу харж байгаа нөгөө гар ордог шиг тийм муухай хандлагаар ярихаар гомдсон хүний нөгөө гомдол асуудлаа ярих ямар ч тийм ситуац нь бүрдэхгүй байхгүй. Тэгэхээр сая таны орны коридортаас үйлцээ явуулсан гэхээр одоо яг хэрлэн гишүүний хамлагаас болоод одоо гомдсон. Тий яг уу би хамгийн гол нь ингээд үгүй энэ чинь ганц миний асуудал биш ээ. Би энэ хөглөмшөлтөнд хүмүүсийн асуудлыг ярьж байгаа. Хөглөмшөлтөнд хүмүүс бүгдээ уйлж байгаа шүү дээ. Ер нь л 116 мянган хүнд 20-30 мянган хүүхэдтэй ээж аваад байгаа. Ээж аав нь өдөр болго уйлдаг шүү дээ. Ер нь л хүүхдээ өсгөх гэж, хүүхдээ өргөж явах гэж, хүүхдээ асрах гэж өдөр болго уйлдаг байхгүй. Яг та уйлах хэрэгтэй шүү дээ. Хүмүүс уйлж байгаа юм чинь төлөөлөл юм чи ороод уйлж ил та. Тэр би зарим юм дээр бол ингэж хэлмээр байгаа. Ингээ жоохон ийм хүнлэг баймаар байгаа байхгүй манайхан. Айгу муухай ялгаатай хандаад байгаа байхгүй. Хинийх нь гомдол дээр ингэж хандсан, хинийх нь гомдол ингэж. Тэгээ инээж минийгэд те хүн асуудал зовлонгоо ярьж яхад инээж тавлж болохгүй үстэй. Тэр инээж тавлж байгаа нь бол миний маш дургу хүргэсэн. Дээрэс нь за тий хоорондоо ярилцаад баг. Хоорондоо нэг ярилцаж гинэ. Тэд би араас нь л явах юм шиг угаантай ингээл зөөгтөлтэй натаа уулзаач. Та намайг гомдоос нь дахиад натаа уулзаач гэх юм ааш. Тийм хандлагатай байгаа учраас би 900 хороог бол өөрийг нь бол төстөгөө гэж үзэж байгаа. Тэгээ би энэ дээр бас гомдол өгч байгаа гэдгийг бас мэдэгдэж байгаа маа. За баярлалаа.